Монгол Улсын засгийн газар Япон Улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол улсад өндөр мэдлэг ур чадвар бүхий инженер технологийн мэрэгжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт судалгааны орчин чанарыг шинжилэн сайжруулах зорилго бүхий инженер технологийн дээд боловсрол төсөл 2014-өөс 2026 он хүртэл хугацаанд хэрэгжиж байна. Тус төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их сургуулийн судалгааны тэргүүлэх 4 чиглэлийн 10 судалгааны баг хамрагдсан байна. Энэхүү хамтарсан судалгааны хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын их сургуулийн багш судлаачдыг Япон Улсын их сургууль эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгаа шинжилгээ хийлгэх, ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрдмийн цол зэрэг туршлагатай хүний нөөцийг бэлтгэх, тэдний сургалт судалгааны ажлын агуулга чанар, судалгааны дэд бүтэц, орчин сайжруулж, улс орны нийгэм эдийн засаг шинжлэх ухааны хөгжилд оруулах хувь нэмэр үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Инженер технологийн дээд боловсрол төслийн хамтарсан судалгааны хөтөлбөр нь судалгааны тэргүүлэх чиглэл болох биотехнологи, нанотехнологи, сэргээгдэх эрчим хүч, цэвэр энергийн технологи, микроэлектроник мэдээлэл холбооны технологийн чиглэлээр Монгол Улсын их сургуулийн хамтарсан судалгааны 10 багийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжиж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн тэргүүлэх зорилтын нэг болох хүний нөөц, боловсон хүчинг бэлтгэх, чадваржуулах зорилтын хүрээнд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд нийт 160-аад багш судлаач Японы хамтрагч их сургуулиудад магистр, докторийн хөтөлбөрийн болон богино хугацааны сургалтад хамрагдахын зэрэгцээ Монгол Улсын их сургууль дээр Япон улсаас 90 орчим зочин судлаач урагдан ажилласан байна. Монгол Улсын их сургууль дээр хэрэгжиж буй инженер технологийн дээд боловсрол төсөл нь Япон улсын 40 орчим тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 90 гаруй багш судлаач, Монгол талаас 160 гаруй судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр хэрэгжиж байна. Түүнчлэн тус төслийн хүрээнд Монгол Улсын их сургуулийн судалгааны орчин нөхцөл, лабораторийн тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах зорилгоор 288 сая йен буюу $1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий судалгааны тоног төхөөрөмж нийлүүлэгдэж, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийг ашиглан дэлхийн түвшинд судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх боломж нөхцөл бүрдээд байна. Мөн инженер технологийн дээд боловсрол төслийн хүрээнд Монгол Улсын их сургуулийн хамтарсан судалгааны 10 багт одоогоор 622 сая төгрөгийн судалгааг дэмжих санхүүжилтийг олгож, хамтарсан судалгааны багууд судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээрээ олон улсын Web of Science, Scopus-ын болон бусад олон улсын хянан магадлага бүхий мэрэгжлийн сэтгүүлд 200 орчим өгүүлэл, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 90 гаруй өгүүлэл хэвлүүлж, олон улсын хуралд 224, дотоодын хуралд 190 орчим илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ оюуны өмчийн 36 эрхийг авч гарааны компани 4-ийг байгуулсан байна. Түүнчлэн 2023 онд Монгол Улсын их сургууль дээр инженер технологийн дээд боловсрол төслөөс 12 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт бүхий 5 шинэ төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чадварыг сайжруулах төсөл, байгалийн ухааны лабораториудын чадварыг сайжруулах төсөл, инженерийн суурь хөтөлбөрийн сургалтын цахим агуулга бэлтгэх, академик хэвлэл хөгжүүлэлт төсөл, гэр лаб төсөл, Улаанбаатар шинжлэх ухааны технологийн паркийн чадварыг сайжруулах нь гэсэн төслүүд шинээр хэрэгжиж эхлээд байна. Ийхүү Монгол Улсын их сургуулийг судалгааны их сургууль болох зорилгыг биелүүлэхэд инженер технологийн дээд боловсрол төсөл нь түүхэн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ Монгол Улсын их сургуулийн судлаачдын гүйцэтгэж буй олон улсын хамтарсан судалгааны үр дүнгээр Япон улс тэргүүлж байгаа бөгөөд тэр дундаа инженер технологийн дээд боловсрол төслийн хамтрагч их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд нь Япон улстай хамтарсан судалгааны тэргүүлэх 25 байгууллагын 75 орчим хувийг эзлэж байгаа нь Монгол Улсын их сургуулийн судалгааны гадаад хамтын ажиллагаанд тус төслийн үүрэг, ач холбогдол ямар түвшинд байгаа болохыг илтгэж байгаа бас нэгэн чанарын үзүүлэлт хэмээн тодотгож байна. Монгол Улсын их сургууль дээр хэрэгжиж буй инженер технологийн дээд боловсрол төслийн онцлог үр дүнгээс дурдвал Монголын анхны Мазала нано хиймэл дагуулыг 2017 онд сансарт хөөргөхөд Монгол Улсын их сургуулийн инженер технологийн дээд боловсрол төслийн зэргийн сургалтанд хамрагдсан судлаач нар Монгол Улсын шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмж онцгой үүргийг гүйцэтгэсэн байна. Мөн Япон Улсын шинжлэх ухааны технологийн агентлагаас дэлхийд даяар нээлттэй зарлагддаг өрсөлдөөн ихтэй Сатрепс хөтөлбөрт Монгол Улсын их сургуулийн хамтарсан судалгааны багийн судлаач профессор Батхүү
Токиогийн их сургуулийн профессор Асами нарын хамтран дэвшүүлсэн нүүдэлчин монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн дижээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах сэдвт төсөл шалгаран хэрэгжиж байна. Түүнчлэн дэлхийн нийтээрээ шинээр суралцж Гүйүг платформыг хөгжүүлэгч Монгол Улсын их сургуулийн Digital Solutions гарааны компани нь инженер технологийн дээд босрол төслийн үр дүнд байгуулагдан виртуал хар хором, шинжлэх ухаан 100, виртуал музей, боловсролын 21 контент зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг онцлог үр дүнгуудыг дурдахад таатай байна. Ийхүү инженер технологийн дээд босрол төслийн зорилго, зар хүрээ, үр дүн нь Монгол Улсын их сургууль төдийгүй Монгол Улсын шинжлэх ухаан технологийн хөгжил улмаар Монгол Улсын засгийн газрын судалгаанд суурилсан их сургууль үндэсний хөтөлбөр алсын хараа 2050 хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд түүхэн ач холбогдолтой төсөл болохыг онцолж байна.